Харин авч үзэх энэ бодлого утааны асуудлыг шийдэж зогсохгүй, авто замын төвжрэл төлөвлөлтгүй дэд бүтцийг цэгцлэхээс гадна үндэсний аюулгүй байдал занал хийх хэмжээнд хүрээд байгаа хөрс усны бохирдлыг шийдвэрлэхэд чиглэж байгааг хотын захирагч тодтогсон юм а. За орон сууц барих асуудалтай авто зам яалтчгүй холбогдох учраас мөн л энэ салбарт шинжилгээг ярихаас өөр аргагүй болсон. За эдийн засгийн хөгжлийн сайдын танилцуулсан гудамж хөтөлбөр нь хурдны зам барих төслүүд болон дэд бүтцийн асуудал шийдвэрлэхэд төвчтэй зам дээр бүрдсэн 200 мянган машины дотор шаталтаас гарч байгаа хурданд оролцож байгаа Монгол Улсын ерөнхийлөгчид талархлаар Улаанбаатар хотын төв хэсгээр 119 шинэ гудамж бий болгож явж байгаа. Гудамжлууд харсан байшингууд бол бизнес аягүй таатай орчин бүрддэг. Тэнд үйлдвэр үйлчлэгээ явагдах боломжтой болдог. Энэ байдлыг нэг талаас үйлдвэр үйлчлэгээ нэмэгдүүлэх, ажлын байр бий болох асуудал шийдий. Нөгөө талдаа олон гудамж бий болгосноор төвжирлэг харилцаа гэсэн асуудлыг дэвшүүл тавьж байгаа маа. Энэ 100 айлын хоньос олж байгаа зам байна, хөдөлгөөн зам байж, доошоо энэ 11 дэх хорлог явцсан зам байж байгаа. Ингээ хөрөөний ишгийн зам байж байгаа бол энэ хөрөөний ишг замыг 4 замын уулзалт болж өөрчлөж байгаа. За яа гаргаад ийм байдлаар өөрчилж байна. Тэгэх юм бол одоо 4 замын уулзалт очиж хөдөлгөөн бол шуурхай болох нэг дараагийн жишээ. За одоо энэ үл юу гэж 3 дэх хорлол байж гин өргөө километрын тэнд 6 дахь бичлэгээс орж иж байгаа зам байж гин. Ингээд 4 замын уулзалт болчих. Энд бол ямар ч газар чөлөөлөх асуудал байхгүй. Ингээд хэвээ явчихна. Ийм байдлаар хийгдэж байгаа. За дараагийнх нь. За одоо Гранд Плацгийн хажууд байж гин. Энд бас ингээд ийм хөрөөний шиг уулзалт байгаа. Энийг тэгвэл бас дахиад 4 замын уулзалт болгочих. Манай барилгачид замынхан байна энэ бүх ажлуудыг хийж чадах юм бол эдийн засгийн хөгжлийн яам бол хөрөнгө оруулалт илүү саадгүй их болцоог бүрдүүлсэн байгаад ихийг хүсэж байна. Баярлалаа. Газрын хуралдаанаа нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр голлон анхаарал. Нэгдүгээр асуудал маань агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр хууль эрх зүйн орчныг эхлээд авах зарим арга хэмжээний тухай саналаа хэлсэн юм. Асуудал энэ утаа энэ бохирдлыг шийдвэрлэхэд одоо бид гол нь сэтгэлгээ, бодлогын том шинжил шаардлагатай. Энэ өнгөрсөн жилийн улсын хурлын сонгуульд авсан нам оролцохдоо бол иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэнэ. Өмчлсөн газрынхаа эрхийг одоо санхүүгийн эргэлтэнд оруулах бодит боломжийг бүрдүүлнэ гэдэг. Энэ манай засгийн газрын мөрөө өвтгөж байж байгаа. Энэ хүрээнд бол улсын хурлын 7 гишүүн бид одоо тодорхой хуулийн төс өргөн барьсан байгаа. Бол дэлхийд дээр нэг хүнд ноогдох газрын хэмжээ Монгол улс нэгд орж байгаа. Гэвтэл тэр бүх газар нь эзэнгүү 0.3% дээр нийт хүн аманд төвлөрөх энэ зам руу бид цаашаа одоо ингэж яваад байна. Засгийн газрын хуралдаанд оролцсон Монгол Улсын ерөнхийлөгч төрийн албан тушаалтнуудын гаргасан алдаатай шийдвэрт хариуцлага тооцоох, хэдэн засгийн газар дамжин сунжирч байгаа томоохон асуудлуудыг түргэвчлэн шийдэх, бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан ачаалал нэмэгдэх зарим салбарын зохицуултыг анхаарах, одоо мөрдөж буй стандартуудаа нэн даруй шинжилж мөрдүүлэх зэрэг чиглэлээр саналаа хэлсэн юм а. За мөн нийслэл хот руу чиглэсэн иргэдийн шилжилт хөтөлбөрийг нийслэлээс гадаж хандуулах зорилгоор эдийн засгийн зохицуултууд хийж тэр дундаа газарамжлал, үндсэн хөрөнгийн татвар, орон нутгийн төсвийн орлого, ажил эрхлэлт зэрэг иргэдийн амжиргаатай холбогдуулан засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахыг чиглэл болголоо. Дараагийн мэдээ танилцуулъя. Ашигт малтмалын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг энэ 7 хоногт олон нийтэд анх удаа танилцуулсан. Өмнөх хуулиудад байгаагүй концепцийн томоохон шинжил өөрчлөлтүүд энэ хуулийн төсөлд агуулгадж байгааг хуулийн төсөл дээр ажилласан мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Стратегийн орд газар гэсэн ойлголтыг халсан, орон нутгийн иргэдэд давуу эрх олгосон гэх зэрэг шинжилгээг энэ хуулийн төслөөс харж болохоор байгаа юм. Манай улс ашигт малтмалын тухай хуулийн шинжилгээний талаар 2000 оноос хойш ярьж эхэлсэн. Ярьж эхэлсэн зүйл ажил хэрэг болж Монгол Улсын ерөнхийлөгчид санаачилсан ашигт малтмалын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг баасан гарагт олон нийтээр анх удаа хэлэлцүүлсэн юм. За Монгол Улсын ерөнхийлөгчид санаачилсан хуулийн төслийн үзэл баримтлалыг 2011 оноос хойш үндэсний аюулгүй байдлын зөвлөлтөөр 3 удаа, улсын хурлын эдийн засгийн байнгын хорогоор 1 удаа тус хэлэлцүүлээд байгаамаа. Ашигт малтмалын тухай хуулийн төсөл өмнөх 3 хуулиас бодлогын хувьд ямар өөрчлөлт шинжилэл агуулж байгааг бид тодрууллаа. 2006 оны хуулиар хуульчлагдсан байсан стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд гэдэг ийм ангиллыг бол одоо үүнээс хойш энэ хуульд бол ашигт малтмалын тухай хуулиар дахин ингэж ангиллахгүй гэсэн юм зарчмаар явж байгаа. За тэр нь болохоор ер нь бол яг уул уурхайн үйл ажиллагаанд төр оролцох нь бол зайлшгүй. Төр яаж оролцох вэ гэхээр хяналт тавьдаг. Хяналт мониторингоо тавьдаг, зохицуулдаг тэр чиг үүргээрээ түлхүү одоо энэ харилцаанд оролцох зүйтэй юм а гэсэн
ийм одоо гол концепцийн одоо зарчмыг бол энэ шинэ хуулиар мөн тавьж байгаа. Ашигт масналын тухай шинэ хуулийн төсөлд орон нутгийн иргэдийн санал уул уурхайн тусгай зөвшөөрөл олгогдоход нөлөөтэй байж чадах хэсэг асуудал том өөрчлөлтийг агуулan орж ирж байгаа. За амьдарч байгаа нутаг орондоо уул уурхайн холборлолт явуулах хэсэгт иргэд өөрсдөө саналуудаа тусгадаг байх ил тод ардчилсан зарчмыг тусах гаруулж байгаа нь давуу тал гэж үзэж байгаамаа. Гэхдээ бас хууль болж батлагдахаас өмнө өнгийж харах анхаарах шаардлагатай зүйл байна гэж төрийн бус байгууллагын хэлж байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж заасан байгаа. Тэрийг бас их тодруулах хэрэгтэй юм байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж заасан нь энэ нөгөө хурлын одоо жилд нэг 2 удаа хуралддаг тийм ээ бүрэн бүрэлдэхүүнээр хуралдаг төсөвтэй хурлын хийх ажил уу? Эсвэл иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хийх ажил юм уу? Төвшөнд байх ёстой юм уу? Энийг яах ёстой? Хуулийн дээр маш тодорхой зохицуулалтаа хийж өгөх ёстой юм уу? Эсвэл дараа нь журмаар зохицуулах ёстой юм уу? Энэ төр гэдгийг тодруулах юмнууд бол их байна. Хариуцлагатай уул уурхай гэдэг бол нэгдүгээрт нийгмийн хариуцлагатай байх ёстой, хоёрдугаарт байгаль хүрээлэн байгаа орчинд хал балгүй байх ёстой, гурав дахь гол хүчин зүйл бол эдийн засгийн хувьд хүлээж авч байгаа орнуудад үр өгөөжтэй байх ёстой гэсэн үднээс харж байгаа юм. За үүнээс гадна хариуцлагатай уул уурхайд оролцогч болох хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, Монголын төр, ард түмэн, орон нутаг бүгд адил тэгш аль альных нь эрх ашиг хамгаалагдсан байх юм бол тогтвортой тууштай хөгжинэ гэсэн гол концепцийг энэ хуулийн төсөлд оруулж өгсөн байна. Дараагийн мэдээгээ Дархан уул аймгаас бэлтгэлээ. Дархан уул аймгийн Дархан суманд аймгийн нийт хүн амын 81% амьдардаг 72 мянган хүн амтай Монгол улсын томоохон сумдын нэг юм. Энэ сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сургуулийн автобустай болж байна. Ингэснээр холоос хичээлдээ явдаг 4000 гаруй хүүхэд эдэр 9 хүйтэнд сургууль руугаа явган ирэхэ болох юм а. Дархан уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын сургуулийн 9 сургуульд 15 мянган хүүхэд суралцдаг. Эдгээр хүүхдийн 30 гаруй хувь нь сургуультай ирэх гэж хамгийн багадаа 2 км гаруйгаа замыг нийтийн тээврийн хэрэгслээр эсвэл явганаар туулж ирдэг юм байна. Ийм учраас хүүхдүүд гэрээсээ 1 цаг 30 минутын өмнө гардаг байна. Харин Дархан сумын засаг даргын тамгын газраас энэ асуудлыг шийдвэрлэж ахмадын автобусныхаа сул цагийг ашиглан өглөө оройдоо хүүхдүүдийг үнэгүй тээвэрлэхээр болсон байна. Энэ автобусны хамгийн гол зорилго бол ялангуяа ширээн рүү энэ ховдын оролд байгаа гэр ороолын нөгөө авцаам дагуу харанхуу гэрлэгүү тэр гудамжнаас явж байгаа хүмүүсийг өглөө хөрөх нь хамгийн чухал байна. Тэгэхээр яг 7 цагаас бол энэ хоёр талаас явуулаад аль аль энэ хоёулынгийн бол шин дархныхын автобусыг бол хуужин дарах ядаж 15 дугаар сургууль хүртэл явуулаад нөгөө автобусаа наашаага бас яг 18 дугаар сургууль хүртэл ч юм уу маршрутыг яг нарийн гаргаад өглөө 7-оос 8 цагийн хооронд яг 1 цагийн хугацаанд маршрутыг нарийн гаргаад энэ зогсоол дээр хэдэн цагт ирнэ гэдэг хуваарийг гаргаад зогсоолууд нь ойрхон. Маш их талархаж байна. Өвлийн хүүтэн одоо унаа хүлээгээл жоохон хүүхдүүдийн чинь эцэг эхэл байхгүй болохгүй. Тэг хөөхлөө өглөө болгоо эндээс суулгаж ирдэг. Маш их талархлаа. 7 гээл гард шүү дээ. 7 гээл гард. Өө нэг хэдээс орох вэ? 8-аас. 8-аас бараг цаг алхах нь шүү дээ. Аслагдсан гэр хорооллын дүүргээс хичээлдээ явдаг 4 чиглэл байгаагаас хамгийн хол чиглэл нь ширээн рүү Мангэртийн чиглэлд явдаг юм байна. Цаашдаа үлдэж байгаа аслагдсан гэр хорооллоос болон хороол дотор хүүхдүүдийг бүрэн хамруулж тодорхой цагийн хуваарийн дагуу тээвэрлэх зориултын автобустай болох талаар аймгийн засаг даргын тамгын газартаа уламжлаад байгаа юм байна. Өдрийн мэдээллийн хөтөлбөртэй хамт байгаад баярлалаа. Одоо та бүхэндээ ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг танилцуулъя.